Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Сайн байцгаана уу одон мэдээ та бүхэнтэй мэндчлэн жолгож байна. Өнөөдрийн мэдээнд Хөөлийнхэн Өвөр Монгол байцаан судлалт хийсэн. Өвөр Монголын урд нь яс хорны 36 дугаар хугацааны жугаачлалын наадам эхэлсэн. 2026 оны дээр хагас жилийн Өвөр Монголын гадаад оруулалт гаргалт тэмдэглэл шинтгэсэн зэрэг мэдээлэл бэлтгэлээ. 7 сарын 14-ний өдрөөс 16-ны өдөр болтол Дундад улсын Ухамт намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн төрийн явдлын хорооны дэд ерөнхий сайд Хөөлийнхэн Өвөр Монголд гадаад арилжааны ажлын тухай байцаан судлалт хийсэн байна. Хөөлийнхэн жаахтан Шижинпин ерөнхий шүүжийн Өвөр Монголын ажлын тухай чухал жаврын жорох санаагаа гүнжгээ сурвалжин тоошлуулж намын төв хороо төрийн явдлын хорооны шийдвэр байрлуулалтыг нарийн ханамга найдваржуулан Өвөр Монголын чөлөөт арилжааны туршилтын орныг чанарлага байгуулж бонтын аж ахуйн хөгжилтийн хөлгөгч хүчнийг нэмэгдүүлэн олон улсын арилжааны хамжилчаага тасралтгүй гүнжгэрүүлж умарч нээлт хийх чухал бэхлэлтийг төрөгдгөн байгуулах хэрэгтэй гэжээ. Хөөлийнхэн урид хожид Дундад улсын Өвөр Монголын чөлөөт арилжааны туршилтын орны манжуурын хөсөг тойрог болон хайлаар зэрэг гажирхуурч гадаад арилжаа болон үйлдэх үйлсийн аж ахуйлын үйлдвэрлэл өжигнэлт гадаад оруулалт гаргалтын байдлыг ойлгожээ. Хөөлийнхэн жаахта Өвөр Монголын чөлөөт арилжааны туршилтын орны байгуулсан нь улсын гадаад нээлтийн хөв байдлыг төгөлдржүүлэн умарч нээлт хийх тавчингийн ачаалварыг бэхжүүлэх чухал арга хэмжээ болно. Чөлөөт арилжааны туршилтын орны байгуулалтын аж тохиолыг явдан байгууламж тогтчин шинжилэлтийг чангатгаж олон исчилсэн арилжааны хамжилчаа гүнжгийрүүлэх хэрэгтэй. Өндөр хэр төвшин бүхий харилцан холбоолон харилцан нөвтрөлчих торжилыг түрэгдэхэн байгуулж төмөр зам жасмал замын олон хэлбэрийн холбоосон жөөврийн үйлчилгээг даамгай төгөлдржүүлэн аюулгүй урдл доор бомб өнгөрөх ерөнхийлсөн үйлчилгээний үр бүтэмжийг тасралтгүй дээшлүүлэхийг батлах хэрэгтэй. Дундад Европын ээлжийн галт тэрэг, хуурай замын гараамын олон улсын барааны гүйлгээний төвийн үйлдэлийг гүйцэд бадруулан, хил алсалсан электрон худалдаа болон хил алсалсан барааны гүйлгээний хөгжилтийг идэвхтэй ахиулах хэрэгтэй. Хянан шалгаж хижги байцаах, тоо баримтын хил алслах зэрэг голдлогтой хүрээний аюул түгшүүрийг илган таньж сэргийлэн эзэмдэх ажлыг сайтархийж, өндөр түвшин бүхий нээлттэй харилцан харгалцсан аюул түгшүүрийг сэргийлэн эзэмдэх системийг төгөлдржүүлэн байгуулах хэрэгтэй гэжээ. Хөөлийнхэн шаардлагатай эх баялаг орон байр мэрэгжлийн дагуулагтаа түшгэлж бохирдолгүй оюунч өөрчлөлтийг тасралтгүй ахиулан өнгөт төмөрлөг машин төхөөрөмж үйлдэх зэрэг аж үйлсийн хэлбэр хувиргалт дэс дэвшилтийг ахиулж цэвэр цахилгаан болон бодолтын хүчний зохижингүй хөгжилтийг тухайн газарт нь шингэн шийдвэрлэх зам сувгийг идэвхтэй сувгчлэх хэрэгтэй. Үргэлжилэн үйлдэх үйлсээр суур болгон бодит огчийн аж ахуйг хөгжүүлж, үйлдэх үйлсийн чанарлаг хөгжилтийг хүчлэн дэмжиж, үйлчилгээний үйлсийн чадвархаа өргөтгөж, чанараа дээшлүүлэхийг ахиулан, аж ахуйн тогтуу эргэлт, шинчилэлтэй хөгжилтийг хүчлэн ахиулах хэрэгтэй гэсэн байна. 7 дугаар сарын 18-ны өдөр Өвөр Монголын өөр тунжасах орны 36 дугаар хугацааны жугаачлалын наадам Шилэнгол аймгийн Шилээ хотод эхэлжээ. Өөртөө яс хорны намын хорооны шүүжий, ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны эрхлэгч Ван Вэйжун оролцсон наадмын хурал эхэлснийг нийтлэв. Өөртөө яс хорны намын хорооны дэд шүүжий, өөртөө яс хорны ардын засгийн ордны тэргүүлэгч Бооган, өөртөө яс хорны улс төрийн зөвлөгөөний тэргүүлэгч Жан Янкун, өөртөө яс хорны удирдлага Боо Шэнхуа, Юли Шин, Сүхэ эхлэлтийн ёслолд оролцож Жан Байчин яриа тавилаа. Эл үндэстнээ 10 түмэн олон түмэн Шилэнголын наадмын Жан Вэйлийн хүрээлэнд чугларан өвдөгч чуглаанд хөв нэмлээ. Эхлэлтийн ёслол нь дуу бүжгийн тоглолт донд хөшгөн сөгчээ. Би эх оронтойгоо гэх хаялгуун донд живсэг чагдааны дарга байлдагчид идрүүн алхаагаар 5 одод улаан тугыг хамгаалан талбайд оров. Дараа нь үндэстнээ бүлхэмдлийн жагсаалын эгнэ, 12 аймаг хотын жагсаалын эгнэ, олон улсын жугаачихсны жагсаалын эгнэ жиргэн дараалан талбайд орж тухайн талбай дах бүх хүмүүс босч жогсон улсын сүд дуу дуулж улсын туг мандуулах ёслол явагдав. Орон сайхны тоглолт нь тал нутгийн дуулаар дэлхийд дахныг ухтан жирэг 3 бүлэг хуваажээ. Найрал доо, мянган бүхийн уламжлалт бүхийн бүжиг, дүүлэн манди Өвөр Монголын хөгжилтийн шин дүр төрхийг бүх талаар харууллаа.
бодит үжиглэлийн тоглолт сахин хамгаалалт нь сэхэддийн тал нутагт гүнжгэрж хил сахсан сэтгэл хөдлөм үлгэрийг ярьсан байна. Түмэн ахтын төвөргөн хөв аялгоонд мянган унаач болоод хурдан хөлгийн тоглолт нь өргөн уудам тал нутгийн үжимжийг жургалан бүхэл тоглолтыг оргилд нь хүргэжээ. Эхшигт сайхан дуу бүжгийн тоглолт нь бүх орноороо дунддын үндэс нь хамтын чогчийн ухаамсрыг баттахыг бүх талаар тойжлоож Монгол морины жорох санаагаа ихээр бадруулан эрэмгийлэн урагшиж дундад улсын маягийн өвөр Монголын одоогчлолтын шинэ хуудсыг чармайн бичгэлж байгаагаа харуулсан байна. Тоглолтын эцэст олноороо эх улсаа махтан дуулыг их дууг дуулж эх улсынхаа амар тайван хөгжин чичгэж баян хүчрхэг байхыг жүгэнжээ. Эхлэлтийн ёслолын дараа Ван Вэжун, Боган, Жангьен Күн зэрэг өөртөө няс хорны удирдлага нар Гуандун можийн Юнфу хотын үжүүлгийн өрөө болоод Эл аймаг хотын үжүүлгийн өрөөгөө тойрон үжиж онцлогт бүтээгдэхүүнээ борлуулалт зэрэг байдлыг нарийн ойлгов. Ойлгосноор тус хугацааны наадмын хурд нь Жан Уилийн ойлголт уралдаан өрсөлдөн соёл жугаачлалын хэрэглээг нэг чогчжуулна. 7 сарын 18-ны өдрөөс 20-ны өдөр болтод гол хурлын талбайд өвөр Монголын бодсон бос соёлын өвийн бүтээгдэхүүнээ борлуулгын сар агаар аяллаа наадам 93 наадам зэрэг 20 гаруй төрлийн ажиллагаа хийхин хамт өвөр Монголын онцлогт бүтээгдэхүүнээ үжүүлгийн тойрог орон бүсийн нийтийн хэрэглгээний нэрт тэмдгийн эжигнэлтийн тойрог зэргийг тохируулж өвөр Монголын онцлогт соёл жугаачлалын их байлгыг бүх талаар илрүүлэхийн хамт жугаачихсдын оролцлого ойлголтын төрөгдлийг нэмэгдүүлэх болно. Өнөө жилийн дээр хагас жил болд хавцнаа жахаа тавхтургуу байлаа. Ойлгосноор бухтын эргүүлгэн хувилт болдын хөмөргөнө нөөцлөл 9 гарга дараалан буурсан боловч үйлдэлж чадахын ашиглалтын норм нь жуун 25 орчим байна. Үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхгүй байдлаар хэрхэн жахад хөл тогтох тухай мэдэнэсэн ойлгож хай. Буугтын бол төмрийн бүлэглэлийн эжигнэн борлуулах төвд гэрээ тогтон гардам гүйж итгэхээр ирсэн хүн олон байна. Дундад улсын төмөр жамын бүлэглэлийн эд бодисын компани ажилтан цовбо 3 түмэн тооны бол жам төмрийн материал захиалахаар иржээ. Өргөн жужаан автас ховор шороон даачтай болд жам төмрийн болдын бүтээгдэхүүний хэрэглэгчдийн шаардлагаар онцгой чадвахад болд болгон үйлдсэн болохоор худалдаж аваацсны дараа дүгнэхэн боловсруулсаар ашиглаж болно. Энэ мөн ч буугтын бол төмрийн бүлэглэлийн гадаадад борлуулах гол бүтээгдэхүүн болно. Буугтын бол төмрийн бүлэглэлийн бол бүтээгдэхүүн одоо голдуу захиалагчийн хэрэгцээ шаардлага ёсоор үйлдвэрлэл хийж байна. Өнгөрсөнд гэр байшин гажир хөрөнгийн талын хэрэгцээ ихээс бөөмөр үйлдвэрлэж байжээ. Гэхдээ одоо болд бүтээгдэхүүний үн ханш шатаж чанартай өсч буугтын эргүүлгэн хувилт болдын нөөцлөл үргэлжилэн буурж барилгын болд материалын үйлдэлж чадахын ашиглалтын норм аанай байж зөвхөн хөмөргөндөх болдоо хэрглэж байна. Тэгвэл үйлдвэрлэлийн шугам нь чухам юу хийж байгааг ойлгохоор сурвалжлагч буугтын болд төмрийн бүлэглэлийн нэмгэн хавтас үйлдэх тасагт хүрэхэд болд хавтас үйлдэх машин эрчимтэй эргэлдэж байлаа. Ус цахилгааны болд нь улсын голдлогтой ус татаж энерги нөөцлөх цахилгаан өртөөнд хангаах гол материал байж ховор шороо элемент нэмж харимхай чанартай идэгдлийг сэргийлэх чанараар сайн. Энэхүү үйлдэхлийн тасаг түрүү ээлжид онгочонд хэрэглэх болд үйлдвэрлэж дараачийн ээлжид даачтай хоолой шугамын болд дарчин багтаамжит хавтас хөөргийн хавтас зэргийг үйлдвэрлэнэ. 2025 онд буугтын болд төмрийн бүлэглэлийн онцгой чадвахт болдын борлуулгын хэмжээ 900 түмэн тооныг давж жууны 65-ын харьцлыг эжилэн ховор шороон болдын үйлдвэрлэлийн хэмжээ 170 түмэн тооныг давжээ. Уламжлалт барилгын болд материалын үйлдвэрлэл багасч онцгой чадвахт болд болон ховор шороон болд үйлдвэрлэл нэмэгдэн голдуу шинэ энергийн төсөлд өргөнөөр хэрэглэгдэж бий. Орцсын хөвчин элсний 1000 түмэн киловаттын дэсийн элсэрхэг чөлөрхөг гажрын шинэ энергийн сууранд 988 дуйшуур төгрөгийн бэл оруулалттай доор дулаан даачтай болд материал онцгой бүтчит болдын захиалга 10 түмэн тоо хүрсэн байна. 7 дугаар сарын 18-ны өдөр бүх орны мөнгөн гүйлгээний системийн намын байгуулалтын ажлын хурал хуралдав. Өөртөө яс хорны намын хорооны байнгын гишүүн өөртөө яс хорны ардын засгийн ордны байнгын дэд тэргүүлэгч Хонжичан хуралд оролцож яриа тавьжээ. Хонжичан чухалчлахтан бүх орны мөнгөн гүйлгээний систем нь Ши Жинпингийн намын байгуулалтын үжил санаа болоод
Ши Жинпин ерөнхий шүүжийн дундад улсын ухаамтнан байгуулагдсан 105 жилийн ойг бэлгэлэх их хурал дээрх чухал ярианы зорих санаагаа гүнжгээ суралцсан тооцоолохыг одоохноо болоод хойштын нэг хугацааны чухал улс төрийн үүрэг болгож намын улс төрийн байгуулалтыг үргэлжлэн чангатгаж намын шинийг үүдэх онлын живсгэлийг гүнжгэрүүлэн чанарлаг намын байгуулалтаар мөнгөн гүйлгээнэ чанарлаг хөгжилтийг ахиулах хэрэгтэй. Үндсэн шатнаас суурийг батжуулж намын байгуулалтын системийг төвлөржүүлэн суртлыг чигчлэн сахилгыг чигчилж ялжирдаг эсэргүүчхийг гүнжгээ ахуулж намын байгуулалтын үр бүтэмжийг мөнгөн гүйлгээнэ төгшүүрийг сэргийлэх чанга хянан хамаарах чанарлаг хөгжилтийг ахиулах ажлын бодит үр бүтэмж болгон удруулах хэрэгтэй. Мөнгөн гүйлгээнэ байгууламжийн засгийн бүтэмжийн зөвлөлтийг бий болгон үйлдвэрлэжүүлэхийг ахиулан амар тогтун эжигнэлтийг ямагт баталж гол хариуцлага гол ажил үйлсэд анхаарал төвлөрүүлэн бодит чогчийн аж ахуйг дэмжиж өөртөө яс хорны намын хорооны 1-5-7 ажлын байрлуулалтыг найдваржуулж 15 дугаар 5 жилийн төлөвжүүлгийн сайн эхлэлтийг биелүүлэхэд мөнгөн гүйлгээнэ хүчтэй тулгуурлал хангах хэрэгтэй гэжээ. 7 сарын 17-ны өдөр өөртөө яс хорны ардын засгийн ордны сонин мэдээний албангэр мэдээ нийтлэх хурал хийжээ. Хурал дээр Хохот бомб, Манжуур бомбын хариуцлагатнаас 2026 оны дээр хагас жилийн Өвөр Монголын гадаад оруулалт гаргалтын байдлыг танилцуулсан байна. Хохот бомбын намын хорооны байнгын гишүүн бомбын дэд дарга Жангжин Жоо хэлэхдээ бомбын хамаатай тоо бүртгэлийг үндэслэвэл дээр хагас жилд өөртөө зэс хорны барааны гадаад оруулалт гаргалт 1314 чиг 6 дуншуур төгрөг хүрч адил хугацааныхаас жууны 29 чиг 3-аар нэмэгдсэн гэжээ. Энэ жилийн дээр хагас жилд Өвөр Монголын гадаад гаргалт 484 чиг 7 дуншуур төгрөг хүрч жууны 22 чиг 7-оор нэмэгдэжээ. Гадаад оруулалт 829 чиг 9 дуншуур төгрөг хүрч жууны 33 чиг 5-аар нэмэгдсэн байна. Үүнд гадаадд гаргасан машин чиглэлхааны бүтээгдэхүүнээ өртөг 105 дуншуур төгрөг хүрч жууны 6 чиг 9-оор нэмэгдэжээ. Гадаадд гаргасан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ өртөг 73 чиг 8 дуншуур төгрөг хүрч жууны 18 чиг 2-оор нэмэгдэжээ. Гадаадд гаргасан үндсэн органик химийн бүтээгдэхүүнээ өртөг 46 чиг 2 дуншуур төгрөг хүрч жууны 14 чиг 4-оор нэмэгдсэн байна. Үүнээ хамт гадаадд гаргасан хөнгөн цагааны материалын өртөг 18 чиг 9 дуншуур төгрөг хүрч жууны 142 чиг 4- өөр нэмэгдэжээ. Дээр хагас жилд бүх оронд гадаад арилжаа эжигнэлтийн бодит бүтэмж бүхий аж ахуйлал 3610 болж жууны 27 чиг 8-аар нэмэгдсэн байна. Үүнд ардаас эжигнсэн аж ахуйлал 3452 болж жууны 28 чиг 4- өөр нэмэгдэн гадаад оруулалт гаргалтын өртөг 1146 чиг 7 дуншуур төгрөг хүрч жууны 43 чиг 7-оор нэмэгдэн бүх орны гадаад оруулалт гаргалтын ерөнхий өртгийн жууны 87 чиг 2-ыг ажиллажээ. Өөртөө зэс хорны Монгол улс Орос луга гадаад оруулалт гаргалт тус 552 чиг 1 дуншуур төгрөг 212 дуншуур төгрөг хүрч жууны 59 болон жууны 67 чиг 4- өөр нэмэгдэжээ. Өмнөд Аз, Африк, Шанган Омон орон луга гадаад оруулалт гаргалт тус 32 чиг 8 дуншуур төгрөг 45 чиг 8 дуншуур төгрөг 54 чиг 4 дуншуур төгрөг хүрч тус бүр жууны 13 чиг 8, жууны 33 чиг 3, жууны 21 чиг 9-оор нэмэгдсэн байна. Үүнээ жиргээр Өвөр Монгол болон нэг бүс нэг жамыг хамтаар байгуулах улс луга гадаад оруулалт гаргалт 1097 чиг 7 дуншуур төгрөг хүрч жууны 38 чиг 3-аар нэмэгдсэн байна. 7 сарын 15-ны өдөр дээд чатны усан ашиглалтын жогчуулалтын жаавраар Түндэ хотын Сүүжабо усан ашиглалтын хүйс хаалтыг нээж ус навтруулв. Хаалтын үд алгуур дээшлэхийг дагалдан баруун Лёхэ голын ус урсан гарч 7.2 км урт баруун Лёхэ голын ерөнхий голын сувгаар өнгөрж хуурай голд орж дахин 50.8 км урсж Шармууранд орж хамгийн сүүлд усан хөмөргөд орон ерөнхий урт нь 71.4 км болно. 1998 онд урсгал тасарснаас нааш 28 жил хатсан Шармууран гол дахин амилсан байна. 7 сарын 18-ны өдөр Өвөр Монголын өртөө яс хорны 16 дугаар хугацааны баян тамирын чуулганы тэквондогийн уралдаан Бугт хотын баян тамирын төвд эхэлсэн байна. Уралдааны анхны өдөр Улаан дугуйлангийн 1 кг-ийн дэсний шигшээ уралдаан явагдсан байна. Эрэгтэй дугуйлангийн уралдаанд Орцын ангийн Жамбо эн болоод Ухан ангийн Шэжаз өрсөлдсөн байна.
хоёр тамирчин бүр 13 настай хөдлөл барил шаламгай. Эмэгтэй дугуйлангийн уралдаанд Бухтын ангийн Визри, Орцын ангийн Вивичэнтэй уралдаг. Тус хугацааны таеквондогийн уралдаан нь 5 өдөр явагдаж, хөгчин удаан 3 дугуйлан хувааж, 42 өрсөлдөөнөө баг төрөд тохируулан бүх орны 11 аймаг хотын 471 тамирчин оролцоно. 2026 оны Жун хотын хул бөмбөгний дэсээс давсан холбоот уралдааны 5 дугаар ээлжийн уралдаа өнөө орой эхэлж, Тунгалогийн анги Жочин талбартаа Хурамдал хувийн нэрсийн жагсаалтад 2 дугаард байгаа Мөгдний ангитай уралдана. 17-ны орой Тунгалогийн анги Мөгдний Тэши тамирын талбайд уралдаанаас өмнөх боловсрал хийв. Үүнээс өмнө Мөгдөнд шүрэн борон үргэлжлэн уралдаан ойртоход тэнгэр чөлмшиж, одоо талбарын жүлгийн байдал уралдааныг нөлөөлөхгүй. Одоо Мөгдний анги 8% болоод Турчаг Хурамдал хувийн нэрсийн жагсаалтын 2 дугаарт байж, Тунгалогийн анги 6%-аар 4 дугаарт жагсаагдан. Энэ талбар уралдаан нь хоёр талын жагсаалтын байдлыг шууд нөлөөлөх болно. Тус ээлжийн уралдаан дууссаны дараа хотын анги 7 сарын 25-ны өдөр эжин талбартаа Жишигийн ангитай уралдаж, 8 сарын 8-ны өдөр эжин талбартаа Мөгдний ангитай уралдана. Ойрд улсын хөгжүүлэлт өөрчлөлтийн зөвлөл болон хөдөө аж ахуйн хөдөө тосхны яаман холбоолон хөдөө тосхны хөгжүүлэн мандуулах тусгай төрлийн 2026 оны төвийн урьдчилсан төсөвдөх бэл оруулалтын төлөвлөгөөг нийтэлжээ. Үүнд Хөх хотын Төмөд Жүн хошуу, Баяннуур хотын Урдын Дундад хошуу нь дунгшуур төвөргийн бэл мөнгөний дэмжлэг олсон байна. Дэмжлэг олсон тусал нь голдуу хөдөө тосхон малж хорны жамыг хатууруулах, амьдралын хаягдмалыг шийдвэрлэх, бохир усны засалт жирэг суур төхөөрөмжийн байгуулалт болоод хөдөө тосхны аж үсийн иж бүрдүүлэх төхөөрөмжийн байгуулалтыг ахиулах болно. Өвөр Монголын тухай суугдал алс тэртээ гэх Жэвэн фангийн бүтээлийн үжүүлэг нь 3 гол сэдвээр явагдаж, Өвөр Монголын соёл иргэн шилийг харуулсан байна. Жэвэн фан бол Өвөр Монголын уран журагчдын нийгэмлэгийн дэд дарга, Өвөр Монголын урлагийн дээд сургуулийн профессор болно. 20 жилийн турш дээр 2 жуу шахам уран жургийн бүтээл зохион бүтээж, дэлхий болон улсын дэсийн 30 гаруй төрлийн шагналыг хүртэж, бүтээл нь улсын дотоодын олон уран жургийн ордонд хадгалагджээ. Усан будгийн жураг алс тэртээ гэх бүтээл нь 3 дугаар хугацааны дундад улсын уран жургийн тэргүүний шагналыг хүртэж, Өвөр Монгол дахь дундад улсын уран жургийн тэргүүн шагналын дутуудлыг нөхөрлсөн байна. Энэ жилийн дээр хагас жилд ганч мод боомтын гадаад оруулалт гаргалтын барааны хэмжээ 2814 чиг 8 түмэн тонн хүрч, надны айдлах хугацаанаас жууны 55 чиг 4-өөр нэмэгдэн тэмдэглэл шинтгэжээ. Дундад Монголын бараан жөөврийн хамгийн том засмал жамын боомт болоод хил асалсан чухал энергийн жөөврийн шугам босны хувьд боомтын бараан жөөвөр нь аж үйлсийн хэрэгцээ шаардлагаар их нэмэгдэлтэй болжээ. Тухайн газрын AGV жолоочгүй жөөвөр жирэг оюунч хянаа хамааралтын арга хэмжээгээр боомт давах чагийг богиносхон дүгм үзүүлэх төрийн болгыг иж бүрдүүлэн боомтын бүтэмжтэй нэвтрэлчийг баталж байна. 7 сарын 17-ны өдөр 2026 оны 5 дугаар хугацааны бүх улсын уламжлалт төрлийн сургуулийн алгадах бөмбөгний холбоот уралдааны анх дунддын эмэгтэй дугуйлангийн уралдаан Чүнжин хотод өндөрлжээ. Бохтын 1-р дунд сургуулийн анги шийдвэрт уралдаанд хар мөрнө Тэли 4-р дунд сургуулийг ялж бүх улсын мандаагаар тодрон үүнэ жиргээр уралдааны хамгийн өртөгтэй тамирчин, хамгийн сайн довтлогч гэх 2 хувь яруу алдар хүртсэн байна. 7 дугаар сарын 15-наас 17-ны өдөр болтол Өвөр Монгол, Шанши, Ниншагийн бодисын бус соёлын өвийн солилцооны ажиллагаа болон соёл жугаачлийн эх баялагын танилцуулга Ордост явагдажээ. Ажиллагаа нь 3 газрын цаасан хайчилмал, шавар шуумал, олос томох, уламжилалт амтад идэний тойронд бодисын бус соёлын өвийн уламжлагч Авхай талбайд харилцан суралцж, харилцан толдож, хотын ард ба жугаачгсдад олон исчилсэн соёлын жид чидийг ойлгуулан орон бүсийн соёл жугаачлийн аж үйлсийн чанарлаг хөгжилтийг ахиулахыг зорьсон байна. Мэдээ нэвтрүүллээ. Хамт байсан та бүхэндээ баярлалаа. Баяртай.